чухал үйл явдлын эздийг тэмдэгч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Орой минь төргийн үзэгчтэй хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар оюутлагын асуудлаарх нотлох баримтыг шинжилэн судлах сонсголын тухай хууль зүйн дотоод даргийн сайд асан Солонготой ярилцгална. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт хүрэлцээс явдалд маш их баярлалаа. Танд орой минь төргий. Орой минь төргий урьсан баярлалаа. За хоёулаа ярилцлага оюутлагын одоо энэ сонсголын асуудлаар бол ерөнхийдөө манай үзэгчдэд яг мэдээллүүдийг нь базаад өгөх юм өсөлттэй бол байгаа. Тийм учраас сая болоод өнгөрсөн энэ сонсголын эргэн тойронд маш олон асуудлууд яригдлаа л да. Гэхдээ энэ дундаас манай үзэгчдийн хувьд яг аль асуудал дээр нь та олон нийтийг илүү анхаарал хандуулаасаа гэж бодож байгаа. Хамгийн чухал нь таны хувьд. За улсын хурлаас зохион байгуулж байгаа төр хорооны нээлттэй сонсгол энэ 7 хоногт боллоо. Тэгээ гол асуудал нь мэдээж үндсэн одоо яригдсан 2 сэдв байгаа. Эхнийх нь буюу даваагаар эрхтгэлсэн Ontrag Gold гэх компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал байна. За тэгээд сүүлийн 2 өдөр нь бол Rio Tinto компаниас оюутлах компанид олгосон хувь нээлгчийн зээлийн хүү их өндөр байгаас хамаарат $1 зээл төлөх үүрэг хүлээсэн гэдэг 2 асуудал. Тэгээд яалтчгүй энэ 2 асуудал бол цаг хугацааны хувьд яаралтай шийдэх ёстой асуудлууд. Тэгээд энэ 2 асуудлыг тойроод бас ер нь оюутлахад төсөл өнөөдөр ямар байдалтай байгаа юм бэ гэдэг дээр иргэдэд бас их бодиттой мэдээлэл өгсөн олон талын асуудлууд бас ил гарсан сонсгол болж байна. Тэгэхээр энэ бол хамгийн гол бас үр дүн нь бий юу гэж харж байгаа гэхлээр иргэдэд бодиттой мэдээлэл өгч байна. Тэгээд оюутлахаа төсөлтэй холбогдуулаад олон жил маргаан байдаг. За тэгээд зарим маргааныг бид нар шийдэж чаддаг, заримыг нь шийдэж чадахгүй олон жил үргэлжлэж байгаа зүйлсч байгаа. Тэгэхээр эдгээр асуудлууд дээр иргэд маань бодиттой мэдээлэлтэй болсноор бид нар бас цаашдаа энэ төсөл маргаангүй урагшлах бас боломжийг бүрдүүлэх болов уу гэж найдаж байна. Тэг яг ер нь бол сонсголыг бас дотроо бол их олон төрлийн сонсгол бол байгаад байгаа тий. Тэр дотроо хамгийн одоо өгөөчтэй гэдэг ч юм уу тийм хамгийн эрүүл хэлэлцүүлэг үүсгэх боломжтой сонсголын төрлийг бол би энэ одоо хинэн шалгах төр орооны баримт нотлоход бусад одоо иргэний нийгмийн олон түмний хардаад байгаа энгийн оролцогчид бол оролцож үг хэлэх бол боломжгүй. Зөвхөн гэрчүүд улсын хурлын гишүүд хоорондоо ярилцаад явах. Тэгэхээр энэ дээр таны ярьсан Ontrag Resource, Ontrag Gold, Rio Tinto-гийн зээлийн хүү мэдээж бас магадгүй менежментийн асуудлуудыг бас тодорхой хэмжээнд яригдаад яваад байгаа. Энэ чинээс та алийг нь онцолж хамгийн чухал гэж харж байгаа. За нийт тэргүүнд мэдээж засгийн газар Rio Tinto компани оюутлахын нарын хооронд хилцээ болж байгаа үндсэн 2 сэдв бол ерөөсөө энэ. Тэгээд цаг хугацааны хувьд бас яаралтай шийдэх шаардлагатай асуудлууд бол энэ 2 байгаа. За ер нь оюутлахын төсөл үйл ажиллагаагаа өргөжүүлэх одоо байгаа оюутлагын одоо тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Ontrag Gold компанийн талбай руу орох энэ асуудал бол оюутлахын бас цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Тэгэхээр сонсголын явцад ил болсон зүйл бол оюутлахаа гэж бүлэг орд байгаа. Энэ бол дэлхийд одоо тэргүүлэх хэмжээнд орох томоохон нөөцтэй орд. Энэний нийт нөөцийн 30% нь Ontrag гэдэг компани талбай дээр байна. Тэгэхээр энийг бид нар яаж ашиглах вэ гэдэг. Оюутлахаар Rio Tinto компани бол энэтэй холбоотой одоо олон хувилбарыг өөрсдөө ингээд бий болгоод за тэгээ Ontrag компанитай хилцээ хийцэн. Тэгээ 80-20 гэдэг одоо ерөнхий хувиар тооцоод ашиг хуваахаар хилцээ хийцэн. Тэгэхээр оюутлахаа компани тэр Ontrag-ын талбай дээр байгаа зохиолч шүүрлийг олборлох эрхтэй. Гэхдээ ашигынхаа одоо тооцсон аргачлалын дагуу те гарсан ашигын 20% нь Ontrag өгнө гэдэг. Тэгээ мэдээж энэ нэг айгуу том асуудал нь Монгол улсын хувьд яаж өрөөгөж хүртэх вэ? Бид нэг оюутлахаагаар дамжуулаад өрөөгөж хүртэх юм уу? Эсвэл одоо Ontrag гэдэг компани олж байгаа ашиг бас бид нар тамаатай авах ёстой юм уу? Оюутлахаа хэрвээ Ontrag-ын талбайг ашиглалаа гэхэд татврын орчин ямар байх юм бэ гэдэг. Тэгэхээр энэ бол ер нь бол оюутлахаа ордын нийт нөөцийн 30%-ийг
одоо хамарч байгаа талбайг бид нар ямар нөхцлөөр ашиглах вэ гэдгийг шийдэх ёстой асуудал болчиход байгаа. Оюутлогоо болон Rio Tinto компани байр суурь бол маш энгийн байгаад байгаа. Энэ бол бид нар онтрогийн цоо шүүрлийг шилжүүлээд авчээ. Шилжүүлж аваад өөрсдөө ашиглацъя. Тэгээд та нар онтроотой өөрсдөө одоо баг учраагаал гэдэг. Ийм байдлаар ерөнхийдөө засгийн газарт их шахалт үзүүлж исэн өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд. Гэхдээ асуудал бол ийм хялбархан шийдэгдэчихгүй. Бид нар одоо онтрогийн 34% авснаар одоо энэ асуудал ингээд шийдэгдээд болчихно гэсэн зүйл байхгүй. Бас сонсголын явцад тодорхой болсон нэг зүйл бол энэ онтроо компанийн цаавчруулалтад талбайд байгаа нөөц бол стратеги ач холбогдолтой ордын нэг хэсэг юм байна. Тэгээ үүний дагуу бид нар үндсэн хууль заасны дагуу энэ одоо ордоос Монголын ард түмэнд нийт өгөөжийн дийлэнх нь очих хэвээр. Ингэж очих хувилбар ямар байх хэвээр юм бэ? Тэгэхээр бид нар ашигт малтмлын тухай хууль, үндсэн хууль заасан шаардлагыг харж агаад юу байх хэвээр. Ямар хувилбар нь Монголд илүү ашигтай вэ гэдэг дээр шийдэл гаргах хэвээр. Тэгээд яриа хэлцээх хэвээр. За тэгээд яригдахгүй байгаа, ер нь бол ярихыг хүсэхгүй байгаа, ил гаргахыг хүсэхгүй байгаа нэг асуудал бол ямар татвар төлөх юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр онтроо компани хэрвээ өөрсдөө олборлоод энэ талбайгаас ингээд засгийн баяжмал экспортлох юм бол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар 15%-аар ашигт малтмын нөөц ашигны төлбөр төлөхөр байгаа. Оюутлогоо компани хэрвээ олборлоод оюутлогоогоос одоо ингээд үйл ажиллагаанд нь хамруулад цаашаа явах юм бол одоо оюутлогоогийн болон Rio Tinto-гийн өсснээр явна гэх юм бол 5%-аар төлөх гэдэг байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө оюутлогоо хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын орчин онтроо дээр бас үйлчлэх үү, тэр талбай дээр нь үйлчлэх үү гэдэг ер нь цаад агуулга нь маш одоо олон зүйлийг бид нар нэгтэлж шалгах шаардлагатай. Тэгээд засгийн газар дангаараа шийдэхгүй, заавалчгүй улсын хурлд зөвшөөрөх шаардлагатай асуудал болчиход байгаа. Тэгэхээр бас энэ асуудлаас ингэж гарч ирж нээлттэй сонсголоор бас нэгтэлтэй ойлголцолд хүрж гэн гэдэг маань сонсголын нэг томоохон үр дүн гэж би харж байгаа. Та бас түрүү хэллээ, сонсголын манаас онцлог хэн шалгалт төр хорооноос томилогдсон шинжээчд дүгнэлт гаргаж байгаа. Тэгээ дүгнэлттэй холбогдуулаад төр хорооны гишүүд дуудагдсан гэрчүүдээс тайлбар мэдээлэл авч байгаа. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө яг бодит баримт фактуудыг нэгтэлж байгаа. Яг бодиттой одоо ямар асуудал байгаа, юу болсон, цаашид яах ёстой гэдэг дээр бас их бодиттой шийдэл олоход их дөхөмтөө сонсгол болж байгаа гэж харж байна. Тэгээд бас шүүмжилж байгаа ч гэсэн өнгө айс байна л да. Одоо ингээд засгийн газар яриа хэлцээ хийж яхад нь заавал юм сонсгол хийх ямар хэрэгтэй юм. Оюутлогоо төслийг ус төржүүлж гэн ч гэдэг юм уу. Гадаадын хөрөнгө оруулалттай хөөж явуулах гэдэг нь тийм зүйл ерөөсөй байхгүй шүү дээ. Улсын хурал чигүүргийнхаа дагуу хэн шалгах төр хороо байгуулад яг хууль заасан чигүүргийн дагуу ажил зохион байгуулагдчихэ. Харин ч одоо ингэж ил гарч байгаа мэдээлэл баримт дээр үндэслээд ойлголцол бий болж байгаа гэдэг чинь засгийн газар болон Rio Tinto компани хоорондоо хилцээ хийхэд маш их одоо дөхөн болох болов ойлголцолд хүрэхэд нь бас дэмжлэг болох болов гэж би харж байгаа. Яс үзэгчдээ бас нэг зүйл хэлмээр байгаа нь хоёулынх нь өнөөдрийн ярилцлагаар аль нэг талыг нь муулгах гэдэг ч юм уу тийм ээ. Яа ийм оролдлого бол байхгүй. Яг Rio Tinto компани бол компани шүү дээ. Бүхэл компани хувийн секторын бол ашиг олох сонирхолтой. Гэхдээ энэ бүхэн хуулийн дагуу Монгол улсад одоо бидний улсын хурлынхны тогтоосон тоглоомын дөрвийн дагуу явах ёстой. Тэгэхээр энэ хоёр ашиг сонирхол нийлж аваад яг нэгдсэн ойлголтын дээр үндэслээд гэрээ хийгээд авчих юм бол аль аль талд ашигтай байх болов уу гэж хараад байна. Түрүүний онтроо дээр хоёлоо буцаагаад төлөрөхөд онтроо болон Rio Tinto хоёр гэрээ хийхээс өмнө манай одоо сонсголын төр орны гишүүд болон одоо энэ дээрээс ерөнхий нэг дүгнэлт бол Монгол Улсын засгийн газар улсын хурал Монгол улс эхлээд онтроотой асуудлаа шийдчихэд тэрэн дээр нь хэн ажиллах вэ гэдэг нь бол тодорхой бараг Rio Tinto болох юм аа. Хиний байр суурь ямар гэдгийг одоо дэлгэрэнгүй тайлбарлах их цаг их орох бах. Тэгээ ер нь бол Rio Tinto компанийн байр суурь ямар вэ гэхлээр бид нар одоо угаасаа энэ ордыг бол оюутлогоогоор дамжуулж ашигланаа. Оюутлогоогийн бол ингээд гүний уурхагийн үргэлжлэл болно гэдэг. Тэгээд ер нь үргэлжлэхдээ бид нар тусгай зөвшөөрлөг шилжүүлж авсны дараа үргэлжлүүлж ажиллаа хийнэ гэсэн байр суурьтай. Гол нь тусгай зөвшөөрлийг нь одоо шилжүүлээд оюутлогоор шилжүүлээд өгчхөөр тэр хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээнд хамрах хэсэг нь бас ойлгомжгүй гэдэг нь ер нь бол хамрна гэдэг одоо дүгнэлт бол сая сонсголоор гарч ийн л та.
Ингэж хамарснараа ямар асуудал үүсэж байна гэхээр оюутлогоо компани одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байгаа шүү дээ. Тэр хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээнд энэ хоёр тусгай зөвшөөрлийг хамруулах уу? Хэрвээ хамруулах бол засгийн газар энэ асуудлыг улсын хурал руу авч орох ёстой. Дангаараа шийдэж чадахгүй гэдэг дүгнэлт гарч байна л да. Энэ асуудал бол өмнө яригдчихлээсэн. Засгийн газар таас энийг аль болох ингээд хурдан хугацаанд хялбараар ингээд шийдээд өгөөч гэдэг хүсэлтийг Rio Tinto компани өмнө зөндөө тавьжлээсэн. Тэгээ би бас хууль зүйн дотоод хэргийн дэцайтаар ажиллаж байхдаа тухайн үед ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх гэрээ эрх зүйн дэд хэсгээд ажиллаж байсан. Тэр гэрээ эрх зүйн дэд хэсгийг ахлаад ажиллаж байхдаа бидэрт бас яг 24 оны 3 сард үүнтэй холбоотой дүгнэлт гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг ажлын хэсгийн ахлагч тухайн үеийн засгийн газар хэрэглэх газрын даргаас ирүүлж ирсэн. Тэгээ манай ажлын хэсгээс гарсан дүгнэлт ямар вэ гэхээр энэ бол засгийн газар дангаараа шийдэх асуудал биш байна. Энэ бол үндсэн хууль болон бусад хууль заасны дагуу зайлшгүй улсын хурлаа зөвшөөрлөцөх ёстой. Яагаад гэхээр энэ бол ямар хэмжээний татвар төлөх үү гэдэг асуудал яригдж байна. Тэгээ энэ одоо онтрогийн талбайг оюутлогод шилжүүлээд оюутлогын байр суурь бол бид нар хөрөнгө оруулалтын гэрээнийхээ дагуу 5% нөөц ашигны төлбөрт төлнө гэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ 5%-ийг ингэж бид нар энэ одоо нөөцийнх нь одоо 30% байгаа талбайг шууд ингээд хөрөнгө оруулалтын гэрээнд хамруулах нь өөрөө бас бидний анх тохиролцсон гэрээний нөхцөл бол биш ээ гэдэг байр суурьтайгаар дүгнэлт бол гарч ирсэн. Тэгэхээр энэ дүгнэлт бол ерөнхийдөө засгийн газрын ажлын хэсгээр яригдаад тэгээд оюутлогоор Rio Tinto-гоос тавьж ирсэн санал бол тухайн үед тэгж одоо өөрсдийнх нь хүснээр тийм хурдан шийдэгдээг үл дээ. Тэгэхээр сонсголын явцад гарсан нэг баримт бол 25 оны 1-р сард оюутлогоо компани төлөөлөл өдөрцөн үйлдэл бас энэ хилцлийг хийх зөвшөөрлийг Rio Tinto компанийн томилсон гишүүд дангаараа шийдвэрлэсэн гэдэг зөв хүч төрөнд шийдвэрлэсэн гэдэг. Тэгээ энэ дээр бас нөгөө тузын үйл ажиллагааг бас сайн мэддэг. Тухайн үед төлөөлөл өдөрцөн үйлдлийн гишүүн байсан баясгалан гишүүн бас сонсголын үеэр бас бодтой хилжээлээ. Монголын талын одоо тийм Монголын засгийн газрын томилсон төлөөлөл өдөрцөн үйлдлийн гишүүдийн саналыг харгалзахгүйгээр Rio Tinto компани өөрсдөө шийдсэн шүү дээ. Та нар бол энэ хилцлийг хийх асуудал айл хэдийн өөрсдөө шийдсэн шүү дээ. Тэгэхээр энэ асуудлаас бид нар нухацтай судлах ёстой асуудал. Ялангуяа бид нар үндсэн хууль заасан тэр өвөр өгөөжийн дийлэнхийг яаж авах уу гэдэг чинь бас тийм ч хурдан одоо хялбараар шийдэх асуудал төдий биш. Одоо ер нь бол хилцүүлгийн явцадаас сонсголын явцад гарсан байр суурь бол онтрогийнхоо 34%-ийг аваад болчих юм биш үү дээ. Онтрог чинь танад 34% өгьгээд байгаа юм биш үү гэдэг асуудал ярьж байгаа. Гэхдээ энэ бид нар онтрогийн компани 34%-ийг аваад энэ одоо өөр өгөөжийн асуудал шийдэж байгаа гэсэн үг л огт биш шүү дээ. Тэгээд ирээдүйд оюутлог компанийн бас үйл ажиллагаанд их хэмжээгээр нөлөөлөх нөөцийн асуудал яригдж байна. Их хэмжээний одоо ер нь бол тэрбум Америк долларын асуудал яригдж байгаа шүү дээ. Тийм болохоос яг энэ нь бас олон нийтэд ялангуяа бас улсын хуралд одоо сууж байгаа гишүүдэд яг энэ дээр одоо ажиллах боломжтой байгаа нэг гишүүдэд бас мэдээлэл өгсөн юм сонсгол сургалт нэгэсэнд орж ийн гэж ойлгож байгаа. Энэ өнгөрсөн одоо 3 хоногийн туршил тийм ээ. За Ontario Resource-ийн хувьд бол цаашдаа улсын хурлаас ажлын хэсэг гаргаад ч юм ингээ явах. Хоёул энэ талаараас дараагийнхаа юм дээр ярилцсанаа. Ontario дээр одоо цаашдаа аваасаа гэж бодож байгаа хэмжээ нь таны бодлоор юу байгаа вэ? Ер нь бол хөрөнгө оруулалтын гэрээнд эргэж харах хэрэгтэй. Тэгээд хөрөнгө оруулалтын гэрээ тусдаа байгуулах, эсвэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахгүйгээр ч ашиглаж болно шүү дээ. Мэдээж Rio Tinto компаниас тавих санал юу вэ гэхээр бид нар аль бол хөрөнгө оруулалтын гэрээндээ хамруулъя л гэдэг асуудлыг тавина. Бид нар энийг бол мэдээж нухацтай судлах ёстой. Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллах ёстой. Тэгэхээр бид нар одоо ашиг материалын нөөц ашигны төлбөрөө өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгч байгаа хуулийн дагуу 15%-аар авах нь мэдээж ашигтай. Тэгэхээр төрийн эзэмшлийн хувь хэмжээ мэдээж яригдана 34% байх уу, хэдэн хувь байх уу те. Тэгэхээр энэ болгон дээр мэдээж хилцээрүүд хийгдэх ёстой. Тэгэхээр энэ хилцээрүүд хийгдсэний дараа бас тодорхой бас үр дүн гарах ёстой. Тэгэхээр би одоо урдчлаад одоо тэгх ёстой, ингэх ёстой гэхээсээ илүү хамгийн гол нь та түрүү хэллээ. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрүүд гарах ёстой. Хуулийг тойроод ч юм уу эсвэл одоо их хуралтай зөвшөлтсөлгүйгээр хэдүүлээ энүүхэн эндээ шийдчихье гэдэг асуудал байж болохгүй. Одоо 2015 оны
Дубайн гэрээгээд айгүй хил амтай байдаг баримтчгийн чинь гол бас асуудал тэр байсан шүү дээ. Татвартай холбоотой асуудлыг улсын хуралдаа зөвшөөрлцөлгүй засгийн газрын түвшинд шийдсэн. Тэгээ тэр нь эргээд маш их одоо маргаан дагуулсан. Бид нар одоо энэ маргааныг өнөөдөр ч гэсэн тэгэл эцэлж чадахгүй яваалгаа байхгүй юу. Тэгэхээр бас нөгөө анханасаа процессын алдаатай хийцэн шийдвэр тэгээ эргүүлээ засахд маш хэцүү байдаг. Тэгээд хүчингү болох гэдэг аюу хэцүү. Тэгээ мэдээж засгийн газрын хийж байгаа ажил учраас бас мэдээж бид нар маш нухацтай сайн судлах ёстой. За тэгээ мэдээж хөрөнгө оруулагч талтайгаа ойлголцох хэрэгтэй. Тэдний байр суурийг мэдээж сонсох хэрэгтэй. Тэгээ харилцан ашигтай байх хэрэгтэй. Тэгээ мэдээж та түрүүнээс Rio Tinto компани мэдээж бизнесийн байгууллага аль болох одоо ашигтай байхыг бодно. А гэхдээ бид нар өөрсдөө бас гэрийн даалгавраа сайн хийгээд Монгол улсын эрх ашигт аль нь нийцэх вэ гэдгийг бас ингээд сайн судлаад засгийн газраас ажиллаа хийх ёстой. Баярлалаа. Хоёулаа үргэлжлүүлээд энийг тойрсон үндсэн нөгөө хоёр сэдвийн дагуу дараагийнхаа хэсгээр үргэлжлүүлээд ярилцъя. Үзэгчдээ засварлагын дараа эргээд уулзцгаая. Bitpoint аппликейшнийг ашиглаж бөглөн доторх кодыг оруулаад бүрдээ эргүүлж дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүүц тэмүүлэл. Хацалт бүрэн аз жаргал бэлгэлэх Санта багцаа онлайнаар захиалаарай. Pizza Hut. Намын сүлжээ дэлгүүрт Багро хүрэн менжигийн салаад 5148 төгрөг. Бодит хэмнэлтийг Багрогоос. 2 дахин бага сахартай ундагаар ширээндээ өнгө нэмий. Team Bark Gas. Зүүн сайн эзэн тодорхойж ойрцоо. Ариг банк. Cozy New Year. Бэлэгтэй худалдаа. BSB Mebelt. Бүх тавилга буудан 15% хүртэл хямдарч сонгогдсон загварууд 60% хүртэл хямдарлаа. Үнийн дүнгээс хамааран хэрэгцээд барааг танд бэлгэлж байна. Мөн таны баярын ширээнд зориулсан ваучер бэлгэлэн. Cozy New Year. Бэлэгтэй худалдаа. Зөвхөн BSB Mebelt. Чинэта тэргүүгээс унчайс never lie baby дахгүй байгаа хүн дүгнүүдээ надад төлбөдай baby чинхнээс чи бай гэвэл лотолгүй бэдай baby Chupa Chups үргэлж зугаатай. Do you wanna be a bad man? Yes, you do. Do you wanna taste sweet salvation underneath the summer moon? Do you need another hand now? Yes, you do. Go see Miss Joseph down on Columbus Avenue. Down in the city. Зендер. Дэлхийн шилдэг агаар сэлгэлтийн технологи Монголд. Carrefour-ийн бүх салбарт Багро мөнхтөлж 6990 төгрөг. Бодит хэмнэлтийг Багрогоос. Хацалт бүрэн аз жаргал бэлгэлэх Санта багцаа онлайнаар захиалаарай. Pizza Hut. Bitpoint аппликейшнийг ашиглаж бөглөн доторх кодыг оруулаад бүрдээ эргүүлж дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүүц тэмүүлэл. За, хоёул ярилцлагын эхний хэсэгт бол одоо сонсголын эхний өдөр болж өнгөрсөн Ontario Gold Resource энэ компани тухай яриад өнгөрлөө. Тэрийг ерөнхийдөө одоохондоо ингээ хаач. Одоо бол харин хамгийн том халуун сэдэв байж магадгүй одоо энэ Rio Tinto-гоос одоо оюутлагад хөрөнгө оруулсан энэ зээлийн хүүгийн талаар. Анхандаа бол уржигдрийнхэн сонсголоорчнуудаа тухайн үед яг энэ гэрээг хийж исэн хүмүүс бол $950 сая одоо зээл авахар юм байна. Хөрөнгө оруулалт хийхээр юм байна. Монголын тал гэж бодож одоо тэрийг хийсэн тий. Тэгээд 19 оноос 21 оноос ашгаа аваад тий хэд хэдэн станцаараа чих манай ус цэнгэлийн манлаад хүрэхээр ийм гэрээ хийлээ гэж итгэж байсан гэж хүмүүс яриад байгаа. Одоо манай хуучны том ус төрчтөл тийм ээ. Тэгэнгүүт одоо ингээ эргээд харахаар бараг энэ оны сүүлийн байдлаар 20 гаруй тэрбум долларын өртөө нөгөө талдаа хүүн маш өндөр. Энэ дээр та ерөнхий мэдээлэл өгöd одоо яг нөхцөл байдал ямар байгаа юм. Энийг бид бүхэн яаж сайжруулж болох юм гэдэг тал дээр манай үзэгчд мэдээлэл өгч. Тэгээ сонсголын явцад бас их сонирхолтой надад бас сонирхолтой санагдсан зүйлс бол анх бид нар энэ төслийг яаж төсөөлж исэн юм бэ?
гэдэг нь өнөөдрийн төсөл ямар байна гэдэгт айгүй өөр л юм л да. Тэгэхээр бас тухайн үед шийдвэр гаргаж ирсэн одоо манай их хурлын гишүүд, сайд дарга нар бол зардал нь бол ийм их байх юм байна гэж бодож байгаагүй юм байна. Монголын эдийн засгт маш их одоо хурдан хугацаанд өр өгөөж өгөх юм байна гэж бодсон юм байна. За хамгийн гол нь ийм их өртөө болно гэж өөрсдөө төсөөлөөгүй юм байна. Гэхдээ харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдал ямар байна гэхээр оюутлага компани маань бараг энэ оны эцсээр 20 тэрбум Америк долларын өртөө. За гэхдээ энэ компани энэ жилийн орлого нь бол 4.5 тэрбум Америк доллар байхаар байна гэдэг тооцоо байна. Ирэх жилээс бол 5 тэрбум Америк доллараас даваад гарна. Тэгээд зэсийн үн бас дээд түвшиндээ байна шүү дээ. За цаашдаа бол үйл ажиллагааны орлого бол хэмжээгээр нэмэгдэнэ. Гэхдээ ингэж нэмэгдсэн ч гэсэн энэ компани ашигтай ажиллах уу? Ялангуяа одоо байгаа энэ үрийн дарамтыг аваад үзэхээр ойрын хугацаанд ялангуяа одоо дараагийн 10 жилийн хугацаанд бидэрт одоо шаардлагатай байгаа энэ хөгжих одоо бидэрт одоо төсвийн орлого шаардлагатай байгаа энэ үед Монгол улсад одоо бодиттой өр өгөөж өгөх үү гэдээ аваад үзэхээр яг энэ оюутлага компани дээр байгаа зээлийн одоо дарамт тулныг бодогдож байгаа хүн энэ төслийг бас ашиггүй болох гээд байгаа амар том эрсдэл байна. Тийм ч учраас бас энэ төр хорон дээр энэ асуудлыг бас нэлээд дэлгэрэнгүй хилцлээ гэж харлаа. За өнөөдрийн байдлаар оюутлага дээр одоо байгаа ингээд зээлүүдийг аваад үзэхээр ховнилчийн зээл гэдэг яг энэ сонсголын гол сэдв болж байгаа зээл бол 12 тэрбум Америк долларын зээл байгаа. Энэний 6 тэрбум нь яг олгосон зээл гэж хэлж байгаа. 6 тэрбум нь дотор зэрэг ерөөсөө хоримтлагдсан хүү байгаа. За энэ хүү одоо яагаад ингэж хоримтлагтаад байгаа юм бэ гэхээр оюутлага компани манаас үйл ажиллагааны зардал маш өндөр. Ялангуяа хөрөнгө оруулалтын зардал маш хэмжээгээр нэмэгдсэн. Одоо 2009 онтой харьцуулаад бид анх төсөөлсөнтэй харьцуулаад тий. Тэгээд одоо яг нөгөө гүний уурхаа гэдэг далд уурхаа гэдэг оюутлагыг яриад байгаа шүү дээ. Ер нь бол энэ төслийн 2 дахь үе шат байгаа. Тэгэхээр оюутлага төсөл маань 2 үе шаттай. Эхний ээлж нь бол эхний үе шат нь бол ил уурхаа байсан. Ил уурхаа маань 2013 онд ашиглалтанд ороод ил уурхаан олборлолт бол эхэлсэн. Тэгээд бидний бас төсөөл ямар байсан бэ гэхээр энэ ил уурхаагаас олсон орлогоороо дараагийнхаа шатны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх юм байна гэдэг төсөөлтөй байсан юм шиг байгаа манай одоо тухайн үед шийдвэр гаргасан хүмүүс. Гэтэл яасан бэ гэхээр оюутлагын одоо энэ 2 дахь үе шат буюу гүний уурхаан бүтээн байгуулалтын зардал маш их хэмжээтэй болцсон. Ер нь бол 7 тэрбум Америк доллар даваад гарцсан. Энэ 7 тэрбум Америк долларын санхүүжилтийг бид нэр үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэх боломжгүй. Тэгээд зээлээр санхүүжүүлсэн. Зээлээр санхүүжүүлэхдээ яасан бэ гэхээр 2015 онд одоо тэр Дубайн гэрээ гэдэг баримтчгийн дагуу төслийн санхүүжилтийн зээл аваад төслийн санхүүжилтийн зээл нь 5 тэрбум Америк долларын зээл аваад за тэгээ энэ бол болох юм байна. Тухайн үед одоо ер нь бол айгүй том ингээл нээлт энэ төр хийгээл гарын үсэг зурх одоо ёслол энэ төр хийгээл за ер нь бол бид нар баг гүний уурхаатай болчих юм байна гэдэг тийм төсөөлттэй байсан. Харамсалтай нь 2019 онд Rio Tinto компаниас мэдээлэл гаргаад манай энэ гүний уурхаан зардал хэтэрчлээ. Бараг 2 тэрбум Америк доллараар хэтэрч байна. Ашиглалтанд орох хугацаа 2-3 жилээр хойшилж байна гэдэг. Тэгээ ер нь бол яг энэ гарсан одоо асуудал зардал хэтэрэлт тэгээд энэ хугацаанд ашиглалтанд ороогүй асуудал нь өөрөө оюутлогоо дээр ингэж хэмжээний үр хуримтлагдах гол бас суур нөхцөл болсон. Яагаад тэгэхээр анх тооцоолсноор за төслийн санхүүжилт бид нар авлаа. Төслийн санхүүжилтээр гүний уурхаагаа ашиглалтанд орууллаа. Гүний уурхаа ашиглалтанд оруулах хамгийн гол нь оюутлогын гол яг нөгөө өрөм гэж байгаа хэсгийг нь авах гээд байгаа. Алтны нөөц маш ихтэй, тэсийн агуулга аягүй өндөртэй хэсгийг нь олборлж эхэлнэ гүний уурхаагаар. Тэгэхээр яг энэ хэмжээний одоо мөнгө урсгал нь нэмэгдэх үед бид нар одоо зээлээ эргүүлээд төлчнөө гэдэг одоо тооцоолтоогоор зээлийн гэрээ байгуулсан байсан. Харамсалтай нь энэ нөгөө ашиглалтанд орох хугацаа хойшлоод тэр орж ирэх ёстой байсан, зээлээ төлөх ёстой байсан мөнгө урсгал хойшлцохоор бид нар одоо тэр хугацааг хойшлуулах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр 2020 онд засгийн газрын ажлын хэсгээр гарсан айгуу том асуудал энэ байсан. Rio Tinto бидэрт юу гэж хэлсэн бэ гэхээр за бид нар бол яалтчгүй нэмэлт 2 тэрбум Америк долларын зээл одоо зардал хэтэрсэн асуудлыг санхүүжил болохоос өөр аргагүй. Бид тэр энэ төслөө одоо ингэж зогсоож болохгүй. Үргэлжлүүлэх хэрэгтэй. Үргэлжлүүлэхийн тулд бидэрт нэмээд 2 тэрбум Америк долларын зээл авах хэрэгтэй байна. Эсвэл нэмээд одоо байгаа энэ зээлийнхаа эргэн төлөх хугацааг нь сонгох хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр эргээд энэ чинь нөгөө тэрбум Америк долларын асуудал яригдж байгаа учраас зээлийн хэмжээ нь их байсан учраас одоо ч гэсэн ингэж их байгаа учраас хүүн одоо
хурдтайгаар нэмэгдээд тэгээ ерөнхийдөө ингээд хоримтлагдсан асуудлууд нь ингээд яг өнөөдөр ингээд ийм их өртөө компани болчиход байгаа. Тэгээд сонсголын явцад бол шинжээчд юу гэж дүгнсэн бэ гэхээр бас энэ оюутлогоо компанийн энэ үрийн дарамт нь өөрөө энэ компани төлбөрийн чадварт нөлөөлөх хэмжээнд очсон байна гэдэг. Тэгэхээр 2020 онд 21 онд засгийн газрын ажлын хэсэг дээр бас энэ зээлийн үеийн асуудал яригдчихсэн л да. Тэгээ яалчгүй нь бол айгүй тийм хурдтайгаар нэмэгдэжсэн зээл байсан. За тэгээ тухайн үед бол 12 тэрбум даруй хүрээгүй байсан. 8 тэрбум орчим Америк доллар байсан. Тэгэхээр ер нь бол 4 жилийн хугацаанд бол айгүй хурдтайгаар нэмэгдэж байна гэсэн үг. Бид нар тухайн үед бас зээлийн хүү бууруулах саналыг Rio Tinto компани тавьж ирсэн. Та нар одоо ингээд яалтчгүй хугацаа хойшилсан байна, зардал ихтерсэн байна. Энийн үр дагавраас болоод ингээд компани чинь үр айгүй нэмэгдээд байна. Энийг эргэж харъя. Тэгээ хоримтлагдсан байгаа зарим бас энэ хүүг нь бид нар хүчингү болгоё. Энд чинь бас энэ компани дээр чинь ингээ хүү бодогдоод ах чинь бас бидэрт ашиггүй болоод байна гэдэг. Тэгээд тухайн үед бол яг Rio Tinto компани энийг бол яг нөгөө нэг үр тэгэлсэн хэлцээр байгаа шүү дээ. 34% ноогдох үр тэгэлсэн. Тэр үед одоо яг бид нар бол хамтдаа шийдэж чадаагүй. Rio Tinto компаниас манай саналыг одоо авалгүйгээр өнөхөд энийг бол хэвтүүлээ дараа шийдъя гэд хойшлуулсан гэсэн үг. Тэгээ яг тухайн үед шийдээгүй байсны бас ингээд юу н гарч л байгаа юм л та. Тэгээ яг би бас бодож байгаа ингээд сонсголын явцад ингээд ойлгоцтой холбоотой аяга асуудлууд гараад иргэд бас бодож иж магадгүй байхгүй юу. Үгүй засгийн газар чи юу хийж ирсэн те. Ингээл 20 тэрбум Америк долларын өртөө болтол нь юу хийгээд яваад ирсэн. Ер нь бол эсүүлдэл гаргасан юм шүү гэдэг. Тэгэхээр энэ дэр бол Эрдэнэс оюутлогын компани дээр, Эрдэнэс Монгол компани дээр, засгийн газрын ажлын хэсгийн түвшинд бол мэдээж бас яригдчихсэн асуудлууд бол байгаа. Бид нар энийг тооцож ирсэн, санхүүгийн зөвлөгөөтэй хамтарч ажиллаж ирсэн. Энэ одоо зээлийн хүүг бол бууруулах ёстой. Зээлийн дарамтыг бууруулах ёстой. Тэгжээж Монгол улсад үр өгөөж ирнэ гэдэг. Харамсалтай нь бас Rio Tinto компани яг бидний тавьсан саналыг бол тухайд хүлээж аваагүй. Тэгээд гүний уурхайг нь бас энэ асуудлыг нь хурдан шийдвэрлэхгүй бол цаг алдаад байна, зардал нэмэгдээд байна гэдэг бас хугацаагаар бас их шахажсэн л та. Гэтэ ер нь бол бидний хувьд бол төсөөлөл бол яалтчгүй энэ асуудлыг эргэж харна. Яриа хэлцээ үргэлжлэн гэж одоо тийм хүлээлттэй байсан. Одоо ч засгийн газар дээр энэ яриа хэлцээ бол үргэлжлээд явж байна. Тэгэхээр бол энэ ажил бол хийгдээ тодорхой үр дүн гарах болов гэсэн хүлээлттэй. За тэгээд иргэд бас гайхаж магадгүй бас нөгөө талаараас нь хэвлэлээр явж байгаа зарим ингээд нийтлэл байр суурь ямар байна гэхээр гүнжиний компани үрийн асуудал юм шүү. Та нар юундаа санаа зовоод байгаа юм гэдэг тийм. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо яг оюутлогоо компанийн зөвөр нэг аж ахуй нэгжийн үрийн асуудал бол юусоо биш ээ. Энэ бол манай улсын одоо нийт гадаад үрийн одоо талыг эзэлж байгаа 20 тэрбум Америк долларын одоо тийм ирээдүйд төлөх ёстой үүрэг болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бид нар одоо ингээд анхаарч шийдэхгүй бол зээл нь одоо улам нэмэгдээд байна гэдэг маань эргээд Rio Tinto компани ер нь бол энэ зээлийн хүүгээр дамжуулж ашгаа төрүүлж хийгээд байгаа. Тэгэхээр нөгөө трансфер прайсинг гэдэг үн шилжүүлэлтийн аргаар ер нь бол өөрсдөө ашгаа шилжүүлээд аваад байна гэсэн. Тэгэхээр Монгол улсад нөгөө ирэх өгөөж улам хоошлоод Rio Tinto компани дээр нөгөө оюутлогын хамгийн ашигтай байгаа үе дээр олох орлого нь мөнгө урсгал нь Rio Tinto компанид очно гэсэн. Нөгөө талаараа энэ хувь нээлгчийн зээлийн хүү өндөр байгаад оюутлогын компани энийг төлөөд байна гэдэг маань ирээдүйд Монгол улсад төлөх татвараас хасагдах зардал болоод байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө нэг талаас оюутлогын компанийн ашигтай ажиллагааг бууруулж байгаа том зардал болж байгаа. Нөгөө талаасаа манай улсад ирээдүйд төлөх татварын суурийг бууруулад байгаа. Тэгэхээр бид нар энийг заашгүй анхаарах ёстой. Тэгээ оюутлогын төсөл бол мэдээж маш том төсөл. Ер нь бол бахархмаар сайхан төсөл. Одоо тэнд ажиллаж байгаа монгол залуучууд одоо тэнд болж байгаа бүтээн байгуулалт бол яалтчгүй одоо манай улсын хувьд одоо нэрийн хуудас болсон одоо том бүтээн байгуулалт гэж хэлэхүүц том төсөл. Тэгээд Rio Tinto компани гэсэн өөрсдөө хэлдэг энэ бол ингээд аюулгүй ажиллагаа бусад үзүүлэлтээр бас манай ингээд шилдэг төслүүдийн нэгэ гэдэг. Гэхдээ үнэхээр ийм том төсөөл том бүтээн байгуулалт Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа бол энэ чинь тодорхой хэмжээгээр Монголд үр өгөөжтэй байх хэрэгтэй. Бид нар орлого олох хэрэгтэй байхгүй юу? Бид нар энэ яг оюутлогоо ингээд дараагийн 10 жилийн хугацаанд хамгийн өндөр орлоготой байх, хамгийн их ашигтай байх үед нь татвараа авч чадахгүй. Тэгээд өөр одоо үр өгөөж байхгүй. Өөр үр өгөөж гэдэг нь одоо ноогдол ашиг гэсэн үг шүү дээ. Байхгүй байх юм бол айгүй харамсалтай. Тэгээд яг гол одоо нэг өрөмгээд байгаа хэсгийг нь олборлоод тэрнийхэн дараа ер нь илүү зардал
ихтэй хэсэг нь үлдэх байхгүй юу. Тэгэхээр бид нар яг нөгөө нэг энэ оюутлогын төслийн хамгийн ашигтай байгаа үед нь гадаадын хөрөнгө оруулагч буюу Rio Tinto компанитай бас ойлголцоод эргэтгэж байх, адилхан бас өр өгөөжийг нь одоо тэ хувь тэнцвүүлсэн одоо ер нь Монгол улс бас хүртэх ёстой зөх хэмжээний өр өгөөжийг хүртэх шаардлагыг тавьж л бас энэ хилцээ бол явагдаж байгаа. За тэгээд иргэд маань бас бодож иж магадгүй яагаад бас ийм их одоо ингээд ийм татвар төлөхгүй байх хэмжээнд бас ийм асуудал байгаад байгаа юм бэ? Та нар ингээд яагаад энийг одоо ингээд хийцэн бэ гэд. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалтын гэрээгээд баримтж байгаа 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр бид нар аягүй зардалд суурилсан татварын хөнгөлтүүд өгсөн байдгийг. Тэгэхээр энэ татварын хөнгөлтүүд маань одоо яг ингээд өнөөдөр хэрэгжээд энэ төсөл ингээд ийм их өндөр зардалтай 20 тэрбум Америк доллар ингээд те байна гэд ийм өндөр зардалтай байна гэж бас анх төсөөлсөн болов би бас эргэлздэг. Тэгэхээр нөгөө анх бид нар хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ татварын хөнгөлөлт чөлөөлт өгөхдөө ийм их хэмжээний бас зардал гараад энэ нь эргээд манад төлөх татварыг бууруулах юм байна гэдэг тооцооллыг бас хийгээгүй болов гэж би боддог. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээг бас яалтчгүй эргэж харах хэрэгтэй. Бид нар анх одоо ингээд энэ бол ингээд нэг юм алим юмаа гэдээ одоо ингээд танилцуулаад бид нар танилцуулаад те хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. Гэтэл өнөөдөр энэ төсөл маань ямар байдалтай байна гэхээр би бол яг тэр анх танилцуулсан алим бол шал өөр болсон бол байх л гэж бодож байгаа. Тэгээд бас сонсголоор тухайн үед энэ ажлыг гардаж хийсэн бас улсын хурлын хилцүүлэгт оролцож исэн байр суурьаа илэрхийлж исэн олон хүмүүс бас гэрчээр бас оролцоод тайлбар мэдээлэл өгсөн. Тэгээ мэдээж бас бидний энэ асуудлуудыг хамтдаа ярилцчихэж цаашдаа шийдэл юу байх вэ гэдэг дээр анхаарна. Энэ тас сайхан дэлгэрүүлээд асуучихсан асуултуудыг бас сайхан нэмээд өгчлөө л таа. Гэхдээ бас энэ нэр нэмээд дахиад асуухад Rio Tinto компани оюутлагаас одоо авах өөрийнхөө ашгийг зардал хэлбэрээр гаргаад байна гэсэн маш олон одоо асуудлууд бол сонсголын үеэр яригдсан тийм ээ. Тэр үний ярьсан энэ зардал дээр суурилсан татварын механизм байна нэгдүгээрт. Энэ бол бас их логикийн хувьд ч гэсэндээ салбарын биш миний хувьд ч гэсэн харахад бол үнэхээр бас уйтгартай нөгөө талаас гонигтай ийм шийдэл. Хоёрдугаарт нь менежментийн төлбөрийн асуудлыг бол маш их ярилцсан. Тэгээд мэдээж яг одоо юу гэдэг чинь тэр зардал дээрээ сурлаа тэрнийхээ дэдвийг авах гэх юм бол ер нь ямар ч компани зардлал өсгөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ асуудал дээр бас мэдээлэл өгч. Сонсголын явцдаас Rio Tinto компани ер нь бол энэ менежментийн төлбөр, баталгааны шимтгэл, зээлийн хүү гэдэг хэлбэрээр ашиг шилжүүлж аваад байна гэдэг бол зүйлс нэлээд тодорхой болсон. Тэгэхээр менежментийн төлбөрт бол өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум Америк долларыг бол шилжүүлээд авцсан. За баталгааны шимтгэл гэхэд бол 500 сая Америк доллар хүрч ийн гэдэг бас зүйлс яригдсан. За тэгээ зээлийн хүү бол тэгэл хоёлаа сая ярьлаа бол ер нь бол энэ үржүүлэхийн хурцыг нэмэгдээд байгаа. Тэгээ бас яагаад ингэ нэмэгдээд байна гэхээр улирал олон хүүгээ тооцдог. Тэгэхээр нэг улирал тооцсон хүү дараагийн улиралд шууд хүү тооцогдох суурь болоод байгаа. Тэгэхээр мэдээж энийг бас яагаад анханасаа ингэ тохирсон юм бэ энэ гэдэг зөндөө асуудал ярьж болно л да сонсголын үеэр ч гэсэн яригдсан. Гол нь бид нар бас энийг одоо яг тухайн үед яг эрсдэл гэж харсан уу? Бид нар ингээд Rio Tinto компани ингээд яг оюутлагаас олж байгаа мөнгөн орлогыг зардал хэлбэрээр өөрсөндөө шилжүүлээд авах одоо энэ боломжийг нь одоо тий өөрсдөө эрсдлээ сайн бодож үзсэн үү гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Мэдээж түрүүн тайлбар Rio Tinto компани ашигын төлөө ажиллаж байгаа. Ашгаа аль болох хурдан нөхөж авахыг л бодно. Тэгээ гарч байгаа угаасаа нөгөө нэг хийцэн байгаа энэ гэрээний нөхцлүүд нь ялцчгүй Rio Tinto компанид ашигтай байгаа. Ер нь л Rio Tinto компани маш ашигтай л гэрээлдээ. Тэгээ бид нар одоо ингээл тойрол яриалгаа. Бид бас хууль зүйн хувьд бас нэг тийм хүчтэй байр суурь илэрхийлэхээс ер нь их зайс хийж өмнө нь ажилдаг байсан. Гэхдээ ер нь бол яалтчгүй энэ бол манад ашиггүй гэрээ болцсон. Ашиггүй гэрээ болсон маш их олон шалтгаан байгаа. Тэгэхээр бид нар бас анханасаа бас сайн судалгаа тооцоо хийгээгүй болов. Нөгөө талаараас энэ хөрөнгө оруулалтын гэрээгээр олгосон татварын хөнгөлөлт чөлөөлөлт одоо менежментийн төлбөр гэдэг энэ олон асуудлуудыг бид нар цогцоор нь хараад за нийт Монгол улсад ирэх одоо үр дагавар ийм байх юм байна гэдэг судалгааг бас хийж чадаагүй болов гэж боддог. Бас айгүй том асуудал нь сонсголын үеэс яригдсан асуудал нь Rio Tinto компаниас ямар хариуцлага үлээх юм бэ?
Rio Tinto ч юм ерөнхийдөө бас нөгөө энэ төслийн хөрөнгө оруулагч буюу одоо 66% эзэмшихээс гадна энэ компани менежментийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр оюутлах компани менежментийг Rio Tinto компани бүхэлд нь хэрэгжүүлдэг. Тэгэхээр манай засгийн газраас санал асуулгүйгээр гүйцэтгэх удирдлагыг томилох бүрийн эрхтэй өдөр тутмын үйл ажиллагааг нь бол авч явдаг компани байгаа. Тэрнийхээ төлөө тэр 3%, 6% ингээд зардал суурилсан менежментийн төлбөр авдаг. Тэрэн дээрээ нэмээд ч бас зардал одоо гарлаа гэж төлбөр авдаг. Тэгэхээр бас ингэж одоо тэгтээ менежмент хийлээгээд хамгийн гол нь хариуцлагатай сайн байсан уу гэдэг асуудал бас ярих төстэй. Тэгээ үр дүнтэй байсан уу? Тий. Ажлаа цагтаа дуусгасан уу? Ялангуяа түрүүний хэлсэн гүний уурхайн бүтээн байгуулалтаа цагтаа дуусгацсан бол зардалтаа багтаацсан бол өнөөдөр бид нар ингээд улс орон даяараа оюутлахын асуудлыг ингээд хилцээ, чүүгээд бие бинийгээ янз бүрээр хилээ суухгүй шүү дээ. Тэгэхээр бас яг хуу бидний бас яг 20 онд бас 21 онд хийж чадсан нэг зүйл гүний уурхай дээр яг юу болцсон юм бэ гэдэг дээр хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тэгээд Rio Tinto компаниас тухайн үед нөгөө бид нар нэмэлт санхүүжилт хэрэгтэй байна, нэмэлт зээл авах хэрэгтэй байна, төсөл маань зогсох гээд байна гэж эрэхтэй юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэхээр энэ гүний уурхайн зардал хэтэрсэн хугацаа хойжилсан бол ерөөсөө геотехникийн нөхцлөөс болсон. Бидний ерөөсөө төсөөлөөгүй айгуу тийм хэцүү газрын гүний одоо асуудал байсан тий. Геотехникийн хүч айгуу юу байгаа хгүй одоо ингээд юу чиндээ мэдхгүй тий. Нэг мэрэгжлийн гишүүнд бол за тэгэхээр ер нь бол өөрсдийнх нь хяналтанд байгаагүй асуудлаа. Бид нар бол энийг ингээд ягаад ч урьдчилан тооцож болохгүй байсан гэдэг тайлбар хэлсэн. Гэтэл олон улсын хэвлэлүүдээр айгуу өөр мэдээлэл гараад ирсэн. Тэр нь юу вэ гэхээр үгүй энэ бол Rio Tinto компани менежментийн асуудал байсан. Rio Tinto компаниг бол урьдчилж хараад тооцоод эрсдлээ бууруулах боломжтой байсан. Ер нь бас энэ зардал хэтэрж байгаа хугацаа хойшилж байгаа асуудлыг бид нар аль хэдийн мэдчихсэн. Энэ талаараа хөрөнгө оруулагчтай мэдээлэлгүй, жижиг хувьцаа эзэмшигчтэй хэлээгүй. Ер нь бол энэ компани аяга асуудалтай байна гэдэг. Тэгээ бид нар бас нөгөө олон улсаар хэвлэлээр гарч байгаа энэ мэдээллүүдийг хараад тухайн үед бас шүгэл үлээж исэн Rio Tinto компанид ажиллаж исэн, ажиллаад гарцсан хүмүүс байсан л та. Тэд нар шүгэл үлээгчтэй холбогдоод за ер нь ямар асуудал байгаа юм бэ гэдэг. Тэгээд тэгсэн чинь ер нь бол Rio Tinto компани та нарт худлаа яриад штэ л гэж бидэрт хэлсэн л дээ. Тэгээд энэ худлаа яриад байгааг та нар нотлох хэрэгтэй. Одоо ер нь бол нотлож та нарын дараагийнх нь зээлийн асуудлыг ярих ёстой шүү гэдэг. Тэгээд бид чинь 20 оны 11 сард бөөн хэрүүл болоод Rio Tinto компани маш их эсэргүүцээд бөө юм болж гүний уурхай дээр нь тийм хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулъя гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд тухайн үед бол Rio Tinto компани маш эсэргүүцэжсэн. Гэхдээ ямар ч гэсэн засгийн газар санаачлаад, шаардаад бидраас тууштай байсан үр дүнд мэрэгжлийн шинжээч томилоод тэгээ яг юу болсон юм бэ гэд нэлээд бас хугацаа орсон нэг тийм шинжээчдийн дүгнэлт бол гаргуулсан. Тэгээд 21 оны 1 сард ерөнхийдөө энэ ажлууд эхлээд одоо шинжээч томилох одоо энэ ажлууд эхлээд 21 оны 8 сард бидэрт энэ шинжээчдийн дүгнэлт ирж ирсэн. Тэгээд дүгнэлт нь ямар байсан бэ гэхээр ер нь бол тэр шүүгэл хүлээгчдийн хэлсэнийг одоо нотлсон гэх юм уу. Ер нь бол Rio Tinto компани энэ гүний уурхайхаа менежментийг сайн хийж чадаагүй юм байна. Худалдан авалтын, төлөвлөлтийн аягүй олон алдаа гарсан байна. Эннээсээ болоод хугацаа хоцорсон байна. Зардал нэмэгдсэн байна. Энэ бол урчилж хараад бууруулж болох байсан эрсдлээ гэсэн ер нь бол дүгнэлт гарсан. Тэгээд тэр дүгнэлтээр үндэслээд бас засгийн газар цаашдаа бас зардлын аудит оруулахын зүйтэй бас хаана ямар зардлууд гараад зардал нь яаж хэтэрсэн гэдэг дээр бас та нар үргэлжлүүлж бас ажиллах хэрэгтэй гэдэг дүгнэлттэй тийм хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гараад. Тэгээд бид нар ингээд за ийм дүгнэлт гарлаа. Одоо тэр Rio Tinto компаниас тайлбарлаа. Тэгээд та нар ч одоо бидэрт худлаа яриад байсан юм шүү гэд. Тэгсээр Rio Tinto компани өөрөө тайлбар хэлээгүй. Тэгээ бидэрт яг тийм албан ёсны тийм нэг бичгээр өөрсдөө тайлбар өгөөгүй. Ер нь бол аягүй тийм асуудлаас бултсан яг шууд хариулт өгөхгүй тийм нэг хоёр тайлбар албан бичиг ирж исэн. Тэгээ нэг тайлбар дээр нь бол бид нар бүр нэлээд хэрүүл хийж исэн. Тэр нь юу вэ гэхээр манад ингээд аягүй олон Монгол ажилтнууд ажиллаад байгаа болохоор баг нийт ажилтнуудын 90-с дээш хувь нь Монгол ажилтнууд болохоор бас зардал хэтэрсэн маа гэдэг тайлбар байсан. Тэгээ тэр бол ерөөсөө үндэслэлтэй биш тайлбар. Ягаад гэхээр уядлахад төсөл дээр ажиллаж байгаа Монгол ажилтнууд болон гадаад ажилтнуудын цалингийн зөрүүг аваад үзэхээр Монгол ажилтнуудын цалингийн зардал хамаагүй бага байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бас яг бодиттой тайлбар бол бидэрт өгөөгүй. Гэхдээ эргүүлээд бидэрт тавьсан санал юу вэ гэхээр танаа 34% ногдох өрийг чинь тэгэлчихье. Хэдүүлээ одоо сайхан цаашдаа хамтын ажиллагаагаа бодё, тэ? Гүний уурхайгаа дуусгая.
Тэгээ мэдээж та нар бол санаа зовоод байгаа зүйл бол ингээд үр хоримтлагтай байна. Тэгээд хамгийн гол нь бидний санаа зовж исэн зүйл бид энэ 34% эзэмшээд эзэж ногтлаа шиг авахгүй тийм дүр зурагтай болсон. Тэгэхээр ямар ч хэлсэн бид нар ногтлаа ашигтай болох ёстой гэд. Тэгээд ерөнхийдөө бол хилцээр хийгдээд өрөө тэгэлж исэн. За зөв. Хоёлаа дараагийнхаа хэсгээр үлдсэн асуудлуудаа хамаад ярих болно. Үзэгчтэй зөвсөрлөгөөний дараа иргэд үлцгээе. Bizpoint application-ыг ашиглаж бөгдөн доторх кодыг оруулаад бүрдээ эргүүлж дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүү үз тэмүүлэл. Хазал бүрэн аз жаргал бэлгэлэх Санта багцаа онлайнаар захиалаарай. Pizza Hut. Няха хоолой горж имгэлэх үү? Багрогоор. Хоолны чимэг, эх орны бүтээл, багро. Зүүн сайн эзэн тодорхойж ойрцоо. Ариг банк. Ментос бохтой өдөр бүр сэргэлтийн мэдэр. Хүүхэд багчуудын хүслийг биелүүлэх Ori Winter Park олон гинтийн бэлгүүдээр дүүрэн үүд хаалгаа нээх гэж байна. Хүүхэд багчууд аав ээжүүд та бүхнийг бүтэн өдрийн туршид мартагдахааргүй зугаатай өнгөрүүлэх боломжийг олгож байна. Ori Winter Park. Simple Plus. Хөрөнгийн үнэлгээг тооцоолуулах хэдий хялбар байсангүй. Орон сууц автомашиныхаа үнэлгээг ямар ч үн төлбөргүй шалгаж зээлийн хүсэлтэд илгээ. It's all for you. Freedom. Keep your ear to the ground. Talking about freedom. Зендер. Дэлхийн шилдэг агаар сэлгэлтийн технологи Монголд. Өглөөний цайгаа омегатай болгоё. Sea Fresh тунаа салаад. Япончууд эрүүл мэндээр урт хугацаагаар хардаг. Япон будааны тос цуно. Хазал бүрэн аз жаргал бэлгэлэх Санта багцаа онлайнаар захиалаарай. Pizza Hut. Bizpoint application-ыг ашиглаж бөгдөн доторх кодыг оруулаад бүрдээ эргүүлж дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүү үз тэмүүлэл. За хоёлаа ярилцлагынхаа өмнөх хоёр хэсгүүдээр бол Ontario Resource, Ontario Gold, Риотидогийн зээлийн хүү ягаад буурах боломжтой ерөнхийдөө түүх таймлайныг нь үлээгүй сайн детальчилсан мэдээлэл өгсөн болов уу гэж би бол найдаж байна. Тийм би ерөнхий сайхан ярилцлаа. Одоо хоёлаа ер нь Риотинто та ажиллахдаа Монгол улс энэ засгийн газар Эрдэнэс Монголын дооргоо Эрдэнэс оюу толгой гэдэг компани Монголыг төлөөлөө сууж байгаа тузын 9-ийн маань 3 гишүүн нь ямар хүмүүс байх хэвтэй. Цаашдаа ер нь яг ямар боловсралтай, чадaltaй, чадвартай хүмүүсийг бид нар тавьж ийж энэ алдаануудыг одоо бид нар дахиж давтахгүй байх боломжтой бай гэдэг тал дээр таны байр суурийг сонсомоор байна. Мэдээ засаглал маш чухал. Тэгэхээр бас ер нь оюутлага дээр байдаг томоохон асуудлууд нь хоримтлагдаж байгаа л бүр ингэж болохоо байхаараа засгийн газрын түвшний асуудал болдог. Уг нь тухайн үедээ асуудал үүсэх болгонд нь Эрдэнэс оюутлага Эрдэнэс Монгол компани хэмжээнд ашиггүй холбогдох төрийн байгууллагын хэмжээнд шийдэгдээд байх юм бол өнөөдөр бид нараас ингэ сонсгол хийгээд авах шаардлагагүй. Заавалчгүй нэг аж ахуйн нэгжийн асуудлыг бид нар ингээл улсын хурлд даяараа улс орон даяараа бас ингээ хилцээд суух шаардлагагүй шүү дээ. Энэ бол зүгээр л Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани асуудал. Нөгөө талаараа энэ компани үйл ажиллагааны цар хүрээ яалтчгүй Монгол улсын эдийн засагт нөлөөлөх хэмжээний худалдаа авалт болон одоо олж байгаа орлого нь манай улсын эдийн засагт нөлөөтэй учраас бид нараас авч үзэхээс өөр аргагүй. За тийм би бас яг 20 онд ажиллаа авахд бол мэдээж Эрдэнэс оюутлага компани, Эрдэнэс Монгол компанитай хамтарч ажилласан. Мэдээж чадварын асуудал бол яригддаг. Энэ дээр бол бид нар мэрэгсэн сайн мэрэгчлэтнүүдэд ажиллах хэрэгтэй. Хуулийн, санхүүгийн, техникийн маш сайн одоо боловсон хүчин байх ёстой. Тэгээ 20 оны намар бас тухайн үед ерөнхийлөгч хөрөлсөх ерөнхий цаа дээр ажиллаж байсан. Тэгээд оюун эрдэнэ дарга засгийн газрын хэвлэх газрын дарга байсан. Тэр үед бид анх удаага нээлттэй сонгон шалгуулалтаар оюутлагын
төлөөлөлт зөвлөлийн гишүүдийг томилж ирсэн. Тэгээ одоо энэ Баясгалан тэгээ тухайн үед дуулуурхайн чиглэлээр мэрсэн Ган Очор гээд 2 гишүүн бол томилогдчихсэн. 3 дахь нь тухайн үедээс нөгөө үргэлжлэх бас хэрэгтэйгээд нөгөө ой санамж байх хэрэгтэйгээд 1 гишүүнийг бол өөрчлөх үйлдэлсэн. Тэгээд ер нь бол яг мэрэгжлийн бас хүмүүс ороод асуудлыг ингээд аваад үзэхээр яалтчгүй бас ялгаа гардаг, үр дүн гардаг. Гэхдээ бас нэг өөр нэг асуудал бидний хувьд манай ялангуяа дотоод улс төрийн тэмцлээс болоод гардаг асуудал эсвэлт маш ихтэй болсон. Одоо ялангуяа Дубайн гэрээнтэй холбогдуулаад бас үүссэн асуудал ямар вэ гэхээр одоо тухайн үеийн татврын дарга байсан хүн шоронд орсон, одоо эрхний талбан тушаалаа ургуулan ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэдэг. Тэгэхээр бас энэ нэг оюутлогтой холбоотой асуудлыг шийдэхлээр асуудалд ордог тийм одоо хувийн хариуцлага хүлээдэг тийм асуудал үүсчихэд байдаг. Тэгэхээр энэс бас болгоомжлоод гэх юм уу бас их үр дагавартай шийдвэрүүд гардаг учраас манай төрийн албан хаагчдыг ажиллаж байгаа хүмүүс бас ер нь бол жоохон болгоомжл байдгийм байх гэж би хардаг. Тэгээ би ч гэсэн тухайн үед бол ингээд 2021 онд л айгүй урам зоригтой асуудлыг шийдчих юмсан гэж бодоод ажилласан. Тэгээ өнөөдөр одоо ингээд дараа нь харахад бол бараг ажил хийсэн буруутдаг юм шиг те. Бараг ажил хийснээрээ одоо янз бүрээр одоо цоллуулдаг асуудал бол үүсдэг. Тэгэхээр бидний хувьд бас анхаарах ёстой зүйл маань бид нар ажил хийж байгаа хүмүүс аягүй хамгаалах ёстой. Тодорхой хэмжээнд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Тэгээд мэдээж сайн хүмүүс ажиллахын тулд хангалттай хэмжээний цалин өгөх ёстой. Энэ асуудал өнөөдөр ч гэсэн яригдлаа л да сонсголын үеэр. Тэгэхээр энэ сонсгол дээр яригдж байгаа энэ асуудал бид нар 5 жилийн өмнө ч гэсэн ярьж лээсэн. Тэгээ тухайн үед бас засгийн газар дээр яригдаад бид нар улсын хурлаас авсан чиглэл юу вэ гэхээр Эрдэнэс оюутлах компани чадварыг сайжруулаа. Бүр их хурлын тогтоол тухайн үед байсан. Тэгэхээр энэ их хурлын тогтоолыг хэрэгжүүлэхэд бид нар бас яриа хэлцээний явцад яасан бэ гэхээр мэдээж төсвийн мөнгөөр бас их хэмжээний зардал гаргаад бид нар одоо оюутлагад хяналт тавих гээд ч юм уу тэ засаглалын сайжруулах гээд төсвөөс бас мөнгө гаргаад авах боломжгүй байсан. Тухайн үед бас ковид 19 цар тахал гарцсан. Манай бас энэ төсөв орлого их хэцүүлсэн л та. Тэгээ бид нар уул уурхаагаас их хамааралтай эдийн засгтай болохоос үе үеийн ийм төвөгтэй байдалтай байдаг, орлого тасардаг. Тэгээ ер нь бас бидний яг нэг өссөн болгоноор бид нар асуудал шийдэж чадахгүй нэг тийм байгаад байдаг. Тэгээд тухайн үед оюутлахаар Риотонто компанитаас ямар одоо ойлголцолт гарсан бэ гэхээр энэ Эрдэнэс оюутлах компани оюутлахтай холбоотой асуудал бол энэ оюутлахын төлөөлөлт зөвлөлийн түвшин шийдэгдэх ёстой байна. Засгийн газар ингээд заавал оролцоод байх асуудал биш байна. Та нар хоорондоо энэ асуудлыг өдөр тутмын үйл ажиллагаагаа хоорондоо шийдээ. Хоорондоо хамтарч ажиллаа гэд. За тэгээд оюутлахын төлөөлөлт зөвлөл дээр одоо энэ хилэн болоод байгаа 20 сая Америк долларын санхүүжилтийг баталж ирсэн тухай. Тэгээ энэ бол ерөөсөө тухай үед яаж ойлголцсон бэ гэхээр ерөөсөө оюутлахын төлөөлөлт зөвлөл дээр энэ төсөлтэй холбоотой мэдээлэл солилцоох, хяналт тавих асуудлуудыг шийдэжээ. Тэгээд Эрдэнэс оюутлахаа энэ дээр бас илүү их оролцоотой байя. Мэдээлэлээ сайн солилцъё. Өөр нэг айгуу том асуудал Риотонто манайдаас хангалттай хэмжээний мэдээлэл өгдөг асуудал байдаг байхгүй. За тэгээд мэдээлэлээ сайн солилцъя. Эрдэнэс оюутлахаа дээр чадвартай хүмүүс ажилуулъя. Мэдээж энэ зардал хэрэгтэй байна гэд. За тэгээд энийг мэдээж оюутлахаа компанийн асуудалтай холбоотой юм чинь оюутлахаа компани энийг санхүүжүүлээ гэд. Тэгээд 20 сая долларын одоо төсвийг 5 жилийн хугацаанд л 4 жилийн хугацаанд ингээд зарцуулнаа гэд төлөөлөлт зөвлөлийн шийдвэр гарсан. Тэгсэн өнөөдөр одоо ямар асуудал үүсэж байна гэхээр энэ 20 сая доллар чи юусоо энэ тухайн үед ажиллаж байсан ажлын хэсэг гишүүд нь хуваагаад эзэлсэн юм байна. Улаан хийсэн юм байна гэдэг зүйл ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол Эрдэнэс оюутлах компанийн чадварыг бэхжүүлэх, хяналт тавих одоо тий механизмыг сайжруулах зорилгоор баталсан төсөв. Эрдэнэс оюутлахаа дээр бол бүх зарцуулалт хийгдсэн. Ажлууд нь яг юу байсан бэ? Цалингийн нэмэгдүүлэх, техникийн зөвлөх авах, санхүүгийн зөвлөх авах гэх энэ ажлууд бол ихэндээ хийгдчихсэн. Ямар ч байсан техникийн зөвлөх авч ажиллаж байсан, санхүүгийн зөвлөх авч ажиллаж байсан. Гэхдээ сүүл рүүгээ одоо яг ямар байдлаар зарцуулалт хийсэн би бол сайн мэдэхгүй. Яг л би тэр компани өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог. Гэхдээ өнөөдөр харамсалтайнаас ямар дүр зураг байна гэхлээр тухайн үед ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүсийн 20 сая долларыг хуваагаад эдсэн юм байна гэдэг асуудал яригадаад. Тэгэхээр бас би зүгээр яг хариуцлагатайгаар хэлэхэд энэ бол Монгол улсаас хуультай Эрдэнэс оюутлагаас гарч байгаа зардал болгон чинь хяналттай байгаа. Эрдэнэс Монголын төлөөлөлт зөвлөл асуудлыг шийдэж байгаа. Тэгэхээр бас тийм их одоо шууд хулгайлаад аваад гарчих одоо асуудал огт байхгүй. Тэгэхээр мэдээж энэ одоо санхүүжилтийг зориултын бусаар зарцуулсан бол тухайн шийдвэрийг гаргасан хүмүүс зориултын бусаар зарцуулсан одоо албан тушаалтууд мэдээж хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ энэ дээр бол оюутны ерөнхий сайд одоо шууд аваад идсэн ч юм уу одоо скол одоо сүүлдээ миний нэр гарч байгаа байхгүй одоо энэ хүн ч аваад идсэн биш тийм зүйл бол ерөөсөй байхгүй. Тэгэхээр бас
тодорхой хэмжээгээр мэдээж бид нар сайн хүмүүс ажилуулах хэрэгтэй. Гэхдээ тэр хүмүүсээ бас ажиллах нөхцөлийг нь хангах ёстой. Тэгээ манай бас улсын аягүй томоохон зовлон энийг бол ялангуяа улс төрийн албан шалгагч хүмүүс аягүй сайн одоо мэдэх бах. Ер нь бас яг төрийн албанд бас тодорхой асуудал шийдэхэд аягүй хүндрэлтэй болсон. Асуудал шийдснээрээ одоо ингээд бурууддаг, хариуцлага хүлээдэг те. Тэгэхээр бас бид нар энэ төрийн албаны хуулиас эргэж харах бас заашгүй шаардлагатай байна. Тэгэхээр энэ засаглалын асуудал гэдэг маань зөвхөн оюутлага компанийн засаглал биш. Манай улсын ч гэсэн засаглалын одоо ер нь аягүй томоохон асуудлын нэг хэсэг болж байна гэж би харж байгаа. За маш сонирхолтой сэдв энэ бол тийм ээ. Засаглалын хувьд яг одоогийн байдлаар тузын гишүүнээр одоо ажиллаж байгаа бусад одоо саяхан бас сонсголын үе ярьж гисэндээ түрүүний ярьсан баясгалан гишүүний хувьд ч гэсэн мэндэ гишүүн бас байна тийм ээ. Хоёулаа Хонконгод ажиллаж исэн олон улсын банкны салбарт ажиллаад үзсэн. Нөгөө тал дээр Rio Tinto шиг компаниудад яг зөвлөгөө зөвлөмжийг нь өөрсдөө гаргаад дүгнэлтийг нь өгдөг ийм боловсон хүчин бол монголчууд бидний дунд бол одоо байна. Яг 15-16 онд гэдэг ч юм уу эсвэл Дубайн гэрээг үзгэлж явах үед бол ийм төвшний хүний нөөц төдийлөн байгаагүй гэж ярьдаг. Гэтэл одоо ч гэсэн байгаа ч гэсэндээ мэдээж энэ бол хангалттай бас. Тийм учраас бид нэр гадны зөвлөх компаниудыг авч ажиллуулах одоо энэ ажлыг бол бид бүхэн хийж явах хэрэгтэй. Чадахгүй юм аа. Тэгээ чадгаар нь ажлыг нь гүйцэтгэх хэрэгтэй. Энэ дээр бол санал нэг байна. Сонсголын үеэр бас нэг гив гинтхэн сонсголын эхний өдөр гараад ирсэн нэг тийм зөвлөлт сэдв байна л да. Энэ нь болохоор Оросын албаны улсын одоо Русал гэдэг компани Rio Tinto-г шүүгдсэн асуудал. Нэхэмжлэхдээр нь бол Калининград одоо мужийн шүүхтээр нэхэмжлэхдээр нь бол энэ нөхөн төлбөрөө бид бүхэн Монгол улсын оюу толгойн тодорхой хувийг эзэмшихээр одоо нэхэмжилж байна гэсэн утгатай юм шиг байна гэж би зүгээр харсан. Энэ дээр тань мэдээлэл байгаа юу? Энэ дээр та ханаамцагчдад мэдээлэл өгч. Тэгээ сонсголын эхний өдөр сангийн сайд авсан баяр цогтгой энэ асуудлыг бол их л хэвлэлд мэдээлсэн. Тэгээд үүнийг дагаад бас өргөжлүүлээд бас их нийтлүүд, мэдээнүүд гарч илээ. Тэгэхээр би бол энэ бол нэлээд зохион байгуулалттай мэдээллийн урсгал байна гэж харсан. Зориудаар бас гаргасан. За тэгээд яг судлаад үзэхээр бол энэ Калининградтай холбоотой одоо энэ ялангуяа арбитрийн маргаан гэдэг асуудал бол оюутлага төсөлтэй бол холбоогүй. Манай оюутлага төслийн хувь эзэмшилт бол нөлөөлөл дах хэмжээний асуудал бол биш. Энэ бол Rio Tinto компани, Оросын Русал компани нарын хооронд Австралид үйл ажиллагаа явуулдаг хөнгөн цагааны хамтарсан үйлдвэртэй холбоотой одоо үүссэн маргаантай холбоотой арилжааны маргаан. Тэгээ энэ арилжааны маргааны одоо гол хариуцлага мэдээж Rio Tinto компани өөрсдөө шийдвэрлэх ёстой. Rio Tinto компани, Русал компани хоорондын байгуулсан гэрээтэй холбоотой үүсэж байгаа маргаан манай одоо оюутлага компанийн одоо хувь эзэмшилт нөлөөлөх хэмжээнд очно гэдэг бол хууль зүйн үндэслэлгүй. Одоо ялангуяа одоо оюутлага компанийн хувь нээлгчдийн зээл дээр хэрвээ одоо аль нэг хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх ч юм уу хувь эзэмшил нь өөрчлөгдөх тохиолдолд нөгөө талаасаа зөвшөөрөл авна гэж маш тодорхой заасан. Тэгэхээр Rio Tinto компани ямар нэг байдлаар хувь эзэмшлийг худалдах ч юм уу өөрчлөх гэвэл Монгол Улсын засгийн газраас зөвшөөрөл авна. Энэ бол бид нар мэдгүйгээр тийм нэг арбитрийн шийдвэр гаргаж шийдэгчнэ гэсэн зүйл биш. Надад зөвхөн харамсалтай санагдсан чухал ажил хийжсэн одоо өмнө нь бас энэ хилцээг одоо хариуцаж ажиллаж байсан баяр цогтгой зориудаар ингээд иргэдийг төөрөгдүүлэх гэсэн одоо ийм хандлагатайгаар мэдээлэл түгээгээд араас нь бас аюул хэмжээний одоо ийм сошиал одоо тийм ийм шууган гарч байгаа нэг харамсалтай санагдсан. Надад бол энэ сонсгол дээр яригдж байгаа асуудлуудаас иргэдийн анхаарлыг одоо тий сарниулах өөр одоо зүйлд анхаарлыг нь одоо төвлөрүүлэх зорилготой байсан юм болов уу гэж бодсон. Тэгээд би бол бас баяр цогтгойг аюул хариуцлагатай байгаа ч гэж хэлмээр байгаа. Тэгээд мэдээж тухайн үед энэ хариуцлагатай ажлыг хийгээд тухайд хийх ёстой ажлаа хийсэн байж болно. Гэхдээ өнөөдөр бас ингээд засгийн газар ингээд яриа хэлцээ хийж гэн усын хурал дээр чиг үүргийнхаа дагуу сонсгол зохион байгуулж байна. Тэгэхээр энэ сонсголын үйл явцад бас зориудаар нөлөөлөх гэсэн мэтээр худлаа үнэн мэддэхгүй одоо ийм ойлгомжгүй мэдээлэл цацаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол аюу хариуцлагатай баймаар байна. Нөгөө талаараас аюу тийм Rio Tinto компани нөлөөний агентчиг ажиллаад байна. Энэ дээр бас надад бас маш харамсалтай санагдсан. Тэгэхээр бас энэ хүн одоо аюу их тийм бичиг баримт гаргаж ирээл аюу их тийм бот номнууд ингээл би хэвлэлцэн та нар энийг хар гээл ингээд сонсголын явцад мэдээж ингээл аюу их мэдээлэлтэй мэдлэгтэй гэдгээ одоо харуулах гэдээсэн. Гэхдээ нөгөө талаараа бас иргэд маань бас сэрэмжтэй байгаарай л гэж би хэлмээр байна. Ягаад тэгэхээр яг зорилго нь юу юм? Тэ?
одоо үнэхээр одоо ингээд бодиттой эрсдэл үүссэн байсан юм уу? Одоо би бол яг хууль зүйнийхээ хувьд холбогдох мэдээллүүдийг уншаад үзэхээр тийм эрсдэл байхгүй байна. Тэгээ мөнгөсөх захирал араас нь одоо тэр оюутлогын гүйцэтгэх захирлаар томилж байгаа мөнгөсөх захирлаас аягүй хариуцлагагүй зүйл хэлж байгаа байхгүй юу? Та нарын доорч үнэхээр юм арбитрийн маргаантайгаа Rio Tinto компани маргаантайгаа мөн гэхээр харин тийм ээ оюутлагаар нөлөөлөх юм шиг байлээ гэд. Одоо тэр нь одоо юу ч гэсэн үг юм те. Тэгэхээр бас энэ дээр бас би энэ холбогдохоос хүмүүс хариуцлагатай байгаа чи. Бид нар одоо ингээд орстой оюутлагыг алдах гэдэг юм байхгүй. Одоо эн чинь ингээд хэрвээ одоо тийм эрсдэл байгаа бол Rio Tinto компани тайлбараа хийх ёстой. Яагаад ийм эрсдэл үүсэж байгаа? Одоо тэр Австралид Русал компанитай одоо тий хамтарсан компанийн асуудал яагаад Монгол улсад байгаа оюутлагыг хамаатах хэмжээнд очиж байгаа. Тэгэхээр энэ дэр бол Rio Tinto компаниас албан ёсны мэдээлэл гаргах ёстой гэж би бодож байна. Тэгээ энэ хувь эзэмшилт нь одоо нөлөөлөх гэдэг нь гэсэн одоо энэ бодиттой биш мэдээлэл дээр бас тайлбар гаргах ёстой байх. Тэгээ хамгийн гол нь бас надад нэг анзаарчихсан зүйл энэ сонсголын явцад бас яалтчгүй ингээд бусдын одоо тий одоо энэ нөгөө тийм нэг юм санаатай юм шиг санамсаргуй юм шиг юм үл ялах тийм өөр тэ асуудлуудад нэг иргэдийн анхаарлыг одоо татах гэсэн бас энэ сонсголын үйл ажиллагааг бас сарниулах гэсэн зүйлс их болсон санагдсан. Гэхдээ мэдээж иргэд маань өөрсдөө бас хараад дүгнэлтээ хэлэх байх л та. За хоёлаа ерөнхийдөө миний бэлдсэн мөн одоо болж өнгөрсөн сонсголын 3 том одоо сэдвийн хүрээнд бол манай үзэгчдэд мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Танд одоо өөр энийг мэдээд аваасаа гэсэн асуудал байна уу? Байвал бас 2 минут л байна. Тэгэхээр яг хоо бид нар мэдээж засгийн газар үйлчлүүлээд ажиллаа хийн, ажлын сууд гарна, бодиттой бас үр дүн гараасаа гэж би чин сэтгэлээс өгсөж байгаа. Тэгээ бас энэ ажлыг хариуцаад 4 жил бас хариуцж ажилласан хүний хувьд хэлэхэд Rio Tinto компани Монголын бас улс төрт нөлөөлдөг, дотоод улс төрт маш их оролцдог, өөрсдийнхөө талд бас асуудлуудыг шийдвэрлэх гэсэн хандлага маш их байдаг. Тэгэхээр бас бол Rio Tinto компаниг энэ үйлдэлээ зогсоогоосоо гэж бодож байна. Тэгээ ялангуяа бас засгийн газар ажиллаад тодорхой одоо тий ажлууд хийгдэж байгаа энэ үед Rio Tinto компаниас энэ зохисгүй байдлаар манай улс төрийн одоо шийдвэр гаргах процесс нөлөөлөхөө болжээж бас бид нар бас энэ яриалцаа бас бодтой үр дүнд хүрнэ. Тэгэхээр бас зарим улс төрчид бас Rio Tinto-гийн эрх ашигыг хамгаалж ажиллахаа бол зогсоомоор байна гэж хэлмээр байна. Тэгээ бодтойгоор бас улс орныхоо эрх ашигыг бодоод энэ төсөл бас ирээдүйд хэрэгтэй байгаасаа одоо бидний одоо үр хүүхдүүд та нар юу хийцэн бэ гэд одоо тий бас биднийг шүүгээд суухгүйгээр аль болох хурдан хугацаанд бидний асуудлуудаа шийдвэрлээ засах хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй, шаардлагатай бол гэрээг нь өөрчлөх хэрэгтэй. Тэгээ бид нар дахиад 10 жилийн дараа ийм сонсгол хийхгүйгээр аль болох хурдан хугацаанд бас асуудал шийдэгдэх ёстой. Тэгээд ингэж шийдэгдэхийн тулд бас манай улс төрийн процесс шударга зөв явах ёстой. Үүн дээр бас Rio Tinto компани нөлөөлөх ёсгүй. Тэгэхээр бас энэ нөлөөлдөг үйл ажиллагаагаа болоосоо гэж бодож байгаа. За баярлалаа. Бид бүдгийн урилгыг хүлээн авч манай ярилцлагад хурж ирж бас үнэтэй дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгсөн явдалд таны дараагийн ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ манай хар харцаг төлөвлөгийн дугаар энэ дүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар уулзтлаа баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэдвүүд. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг.